Яг Жижиг мөрний уралдаанд уралдахад нь ямар хүн том хүн унах уу? Ер нь хэдэн килограмтай хүн унж урал? За ер нь нэг 60-аас 50 кг-ийн хооронд л хүмүүс унж байгаа да. Унж уралж байгаа унаачтан дандаа 20-20-оос дээш насны ер нь мэргэжлийн тэм сургууль төгссөн хүмүүс унж байгаа. Мэргэжлийн жокет нар гэсэн үг. Таны хувьд бол одоо энэ олон жил болсон байна. За яг морь сургаж энэ уралдааны салбарт нь байгаа хүний хувьд яг солонгосчууд өөрсдөө морь ууяхдаа хамгийн сайн тал болон эсвэл жоохон дутагдaltaй талууд нь юу юм шиг харагдана? За одоо солонгосчуудын монголчуудаас ялгаатай тал гэх юм бол жоохон морийг тарган уралдах гэдэг. Тэгээ одоо Монголын нэг нарийн уяа байдаг шүү дээ. Одоо өөхийн улайлахгүй их мууих одоо тэгээд нэг хүчийг барж чад эргээд сүр зүүх тэр тал дээр жоохон дутагдaltaй. Ер нь тэгээ жоохон хүчтэй л байвал зүгээр гэж үздэг. Манайхан бас нэг жоохон тураагаад ингээд уяа гэд хэлэх юм бол бас үгүй энэ хүчгүй болчихноо гэж өөдөөс нэг тиймэрхүү тайлбар их тавьдаг болохоор бас жоохон тийм алдаа нь ер нь бол жоохон тарган их ойрхон газрын их тарган хамаагүй уралдаад л тэгээд жоохон улайлахчдаг тал ихтэй.